Сайн уу, хаал зүч цацрална. За би өнөөдрийн видеогоор та бүхэнд хамгийн хэрэгтэй эрүүл мэндэд анхаардаг хүн болгон эрүүл байх хүсэлтэй. Дээрээс нь илүүдэл жингээ хасж байгаа бол бүр чухал, маш чухал рилийг оруулах гэж байна. За өдөр тутамдаа бид нүүрс ус буюу одоо гурил будаа, төмөс, ловон, бүх төрлийн ногоо гэд нүүрс ус хэрэглэдэг. За тэгвэл нүүрс ус хэрэглэснээр бид өдрийн туршид эрч хүчтэй байхад хамгийн чухал үүрэг нөлөөтэй байдаг байна. За тэгвэл үүнийхээ дээр уурга буюу махан бүтээгдэхүүнүүд, өндөг, сүм бүтээгдэхүүн, дүфүү гэдэг юм уу, уурга ихтэй хүн сэтгээрээ эндээсээ хамгийн хурдан шууд цадна гэсэн үг. За тэгвэл тэр цатгалан байгаа мэдрэмжийг удаан хугацаанд цатгалан байхын тулд та юу идэх ёстой вэ гэхээр эрүүл өөх тос. За энд бол одоо жишээ нь самар байна. За тэгэнгүүт жишээлбэл өөхтөө сайхан мах Монголын нөхцөлд бол тийм ээ өөхтөө мах байж болж гин оливын тос, авокадо гэдэг юм уу самарнаас ингээд эрүүл өөх тосыг авснаар цатгалан удаан байна. За тэгээд энэ гурав ингээд нийлэхээрээ цатгалан удаан эрч хүчтэй байна гэсэн үг. За тэгвэл эслэг баялаг их эслэгтэй хүнс сайн гэдэг штэ тийм ээ. Одоо эслэг бол илүү ногоонууд, жимснүүд, за тэгээд чаа үрч гэдэг юм уу илүү ногоо жимсэнд их байдаг. За тэгвэл эслэг ихтэй хүнс эдснээрээ эрч хүчтэй байгаа мэдрэмжийг удаан барьж өгнө гэсэн үг. Тэгэхээр ер нь бүгдийг ингээ баланстай тэнцвэртэй хоолж иж эрч хүчтэй, энергитэй, цатгалан мэдрэмжээ удаан хатгалсан юм боломжтой байна гэсэн үг. Тийм болохоор альва зүйлийг энийг нэдэхгүй гэхээс илүү тэнцвэртэй баланстай хооллоорой гэж би дахин хэлдэг. Давхрах хэмжээгээр нь өөрийн тань биед яг юу хэрэгтэй байна гэдгийг сайн чагнаж сонсож хангалттай уурга аваад эрүүл нүүрс усыг заавал хүнсэндээ хийж хэрэгжилж идчихэж эрч хүч дүүрэн байна гэсэн үг шүү.